зэрэг байдгийг юу ер нь ийм стандарт байдгийг. Энэ стандарт ямар шалтгаан бүтэц зэрэг гисний одоо ноолуурын микрон гэдэг ярддаг. Микрон гэдэг чинь юу бүтэц зэрэг ноолуурын голч диаметр гэсэн үг ноолуурын. Тэгээ диаметр гэдэг маань голч микрон гэдэг хэмжих нэг микрон. Энэ яд юм тэр 1 мм-ийг 1000 баасныг нэгийг 1 микрон гэж байгаа. Тэгэхээр манай Монгол улс одоо танаа тэр улаан ямааны судалгаа байна. Манай Монгол улс өөр 13-аас 14 микронтой гарч ирсэн байгаа. Дээр үед одоо нөгөө бид нар ч нөгөө тооны араас хөөсөлтгүй юу ялээ. Тэгэхэд одоо бид нар 15.5 хүртэл микронтой юу бол маш хоор байна. Ноолор. За тэр нь дээд зэрэг байдаг. За хоёрт нь энэ нэгдүгээр зэрэг гэж байна. Энэ нь 15.51-ээс 16.51% микронтой байгаа. За хоёрдугаар зэрэг энэ микрон харагдж байна 16-1-ээс 16.51-ээс 17.5 гээд. За гуравдугаар зэрэг гэтэр зэрэг 17.51-ээс 19% микронтой. Тэгэхээр яг бодит амьдрал дээр манай ямааны ноолор дэлхийн зах зээл дээр үн хямд байна. Энэ ямар ч шалтгаан бүтэц зэрэг гятийн ямааны ноолор 15.5 хүртэл ингээд микрох нарийн учраас тэд нэр самсны килограмм ноолор 20-25 доллараар манай үнд бага байна гятийнхаас. Энэ юу хэлээд байгаа зэрэг микрон гişний нарийн байна. Тэр хэмжээнд хүмүүс тавлаг орчин янз бүрийн бие сөрөг нөлөө үзүүлэхгүй тавлаг зөөлөн сэвсгэр эвтэй байдлыг бий болгоод микрон. Микрон бүдүүрээд ирэхээр зэрэг юу нөгөө ширүүн болоод хүний бие ятгаад эхэлдэг. Тэгээд дэлхийн нийт энийг ч хүлээж зөвшөөрөхгүй ялангуяа Европын орнууд өндөр өртөө орнууд. Тэгэхээр би өнөөдөр малчтай юу гэж хэлэх гэж зэрэг одоо сүүлийн үед манай малчид нөгөө гарцаа бодоод килограммаа бодоод нэг 5 төгрөгийн одоо зөвхөн оноо маргааш болоод микрог бүдүүрсэн байна. Судалгаагаар ер нь манай микроныг 1-2 микроноор бүдүүрсэн. Өмнөх одоо тэр сүүлийн 15-20 жилд энэ бидэд үйлдвэрийн газар чинь дандаа лабораториор дандаа одоо ингээд бүх юм гардаг. За тэр аймгийн ноолор тийм микронтой тэгээд бүхэн бидэрт судалгаа байна бүр жилээрээ. Тэгэхээр би малчтай ганц хүсэх юм та нар өнөөдөр тооны өнөөс нэг 5 төгрөгийн оны маргаашийн тооны өнөөс харж ээж сүүлд нь манай энэ ноолор маань дэлхийн зах зээлд үн хөрхөө болоод нөгөө арьс иршгэ нөгөө ноос шгэ ялган таягдж мэдэн шүү. Тэгэхээр бид нар өөрөө өөрсдөө чадаад байна шүү дээ. Оны маргаашийн нэг 5 төгрөгийн төлөө явж хагаад сүүлд нь бүр Монгол улсын ноолор дэлхийн зах зээлээр унна гэж. Унж мэдэн шүү гэж зүгээр болгоомжлуулж байгаа. Энийг мастгаа онцгой анхаарах ёстой. Иймд бол бидний ганц айхтар бодож байгаа юм юу гэдэг зэрэг юу яах юм аа. Ердөө одоо манай хөдөөж чуу үржил селекцийн газрууд микрон нарийтай сайн үйлдвэрийн ухан тавих энэ бол төрийн бодлого болж явах хэрэгтэй. Тэгжээж бидний ажил үүс бүтнэ. Тэгээ яг ингээд микрон бүдрээд ирэхэд зэрэг малын нөгөө нэг яманаас гарах гац килограмм ихсээд эхэлж байна. Малчнууд энийг хөөс чинь одоо энэний эсрэг хандахгүй бид нар сүулдээ бүр нөгөө ноолурчгүй юу ч бод мэдэн шүү. Энд дээрээ анхаараарай. Гят бол айхтар шүү дээ. Микрон нариусаас дэлхийн зах зээлд 1 кг самсан ноолор 1 кг самсан ноолор юу 20-25 доллараар илүү байна. Ганцхан килограмм. Тэгэхэд манайх тэрнээс доор байна гэж. За хоёрдугаарт за тэгээ бас яригдана. За бид нар тэрж байгаа ноолор болохоор зэрэг одоо малчлыг жингээ нэмэх гэдэг ийм одоо тэр янз бүрийн бааш систем үү тэр мянцуусууд байна. Мянцуус яг зүгээр санаадгүй холигддаг байх та. Тэгээ сая шуудан талаар яригж байгаа чинь энэ учиртай. За хярга шороо ийм шороо яг гардгийн үйлдвэрийн дамжлагаас бид нар энэ чаяга их агта ноолор. За бууцын тэр холилдсон. За ингээд яг ингээд юмнууд нь харагдж байна. Энэ хагта гэдэг та нар харлаа. Ер нь энэ бол гарц оногдаг. Та нар өндөр боддоо сая тэр бүх усуудын ихтгэл дээр гарсан 1 кг ноолоороос бид нар 1 кг буюу 1000 г ноолоороос за нэг 450-аас 500 г самсан ноолоор гарч байгаа. Тийм гарц багтаа. Ахаад энэс уцсгийг ахаад гарц нь унна. Тэгээ түрүүн хэллээ 1 кг ноолоор эцэс нэг 2 цамц болж байгаа гэж. 2 цамцыг л 1.5 цамц болж иж мэднэ. Зүгээр түүхэд хэрэглэхээр. Тэгэхээр бид нэр зүүн аймагт нь бол ноолоор юу яадаг? Үн өндөр байдаг. Энд чинь зах зээлийн системээр зүүн аймагт нь бол одоо нодны гэхэд 185-186 гарсан килограмм.
Энэ жил дээдлэн 163-аас 165 мянган төгрөгийг гарлаа Зүүн аймаг. Зүүн аймаг яагаад гэдгээр нэг хялгас нэг хөөрөөг байдаг. Хялгас хөөрөөгүй самсан нуулуур хялгас багтаа. Тэгээд тоошороо шоргоо бүргээ багвал гарт өндөр учраас тэр зах зээлийнхаа юугаар тэг үүдрүү тэрийг өндрүүнээр авчаа штэ. Тэгээ баруун тишээ яваад ирэхээр зэрэг оройтдаг, хялгас нь хөөрчдөг, хялгас ихтэй ноолоор ирдэг. Хялгас ихтэй ноолоор ирнэ гэсэн нөгөө гарц уурна. Цэвэр ноолорыг бид нар авч байгаа. Хялгасын ялгаж самжаа штэ. Хялгас ялгах самлах машин гэж байгаа үйлдвэрүүд. Тэгэхээр манайхан малчд гол анхаарах юм хялгас одоо тэр би хүүхдэд ямаа самжсан, ямаа самлах их хүнд ажил энэ усуд сайн мэдж байгаа. Тэгэхэд бид нарыг ямаа самчаад аав ээж маань тэр түүхүүдийн нөгөө няр маань самд хялгасаа түүгээч. Зүгээр энгийн асуудал. Дараад нь дотор талд нь самны дотор талд байгаа хялгасаа түүгээд авчуллаа. Тэгсэн манай бас одоо ажил яг бодвол бид нар дамжлага дээр үүсрэл нөгөө хялгасаа дотор талын самныхаа дотор нь хийцсэн байгаа. Бид нар чи хараад мэдсэн юм шиг чинь одоо манай энэ хүн яг практик дээр хийж өгнө яг тэр төрөө хэллээ. Ийм байгаас ихээр бид нар юу гэж хэлдэг малчтай ашин дахин захид оноо маргааш нэг 5 төгрөгийг харж оноо маргааш нэг нөгөө гарц нөгөө ноолуураас нэг ямаанаас авах ноолуурын хэмжээг ихсэх гэж сүүлдээ бид нар үйлдвэрнч байхгүй малчт маань орлогогүй улс орон даяараа унж мэдхээр байшгүй гэдгийг л анхааруулах гэдэг нь хамгийн айхтар юм. Тэгэхээр та нар энийг би айлхаар энгийн үгээр ярьж байна. За яг энийг та нар мэднэ. Малын арснаас дунгаас гадна хаг ялгарна. Энэ маш нэмгийн ивэрлийг хасгүй. За энийг бүгд мэдж байгаа та нар бидний нүдэн дээр харагдаг. Ноолуурын хаг их байх тусам ноолуурыг угаахад үйл ажиллах ба цаашдын боловсруулалтанд хүндрэл учруулъя гэж. Ийм байгаа хагны үед. Одоо тэгээд би малчтаа нэг баярлах юм. Дээрд одоо янз бүрийн нөгөө юу нутаг шороо мороо холддог гэх тийм яригддаг байсан. Тэрнийг ч бас зарим малчд зүгээр яг нөхөрсөг яриа шүү нэг яах. Юу ноолуураа ячаад тэр нутаг шороо мороо ингээ яадаг гэдэг хүмүүс чийж ярьж л байсан. За тэр одоо яг тэр одоо тийм битгий гаргаараа манай малчд бол итгэж тийм гарахгүй байгаа гэж. Тэгээд тэр энэ ноолуурч нөгөө амтнаас гарч байгаа юм учраас тэр чинь нөгөө зунгаг байна. За яг угаасаа тэр нэг засороогүй энэ өмнө одоо энэ говийн сумдын ноолуурлыг пурга байдаг. Пургаг ядах юм байхгүй. Ингээ алгадлаа эсвэл агаад дээр л тэндээс нь тоос шороо нарийн ширхт унжаа штэ. Тэгсэн дандаа гарцсан дүнлэж байна. Тэгээд би нэг юм бодгийг энэ гяттын ноолуур гэдэг нь үнэн гэр дээр манай ихэнх ноолуур гятлуу гараад байгаа бол би бол одоо дэлхийн засал дээр манай ноолуур 70%, гятууд нь 30% ноолууртай байх шиг байна. Яг бод байдал дээр. Тэгвэл гятад нэг сайн биш. Тэгтээ гятууд их айхтар. Хавар ингээд хамгийн нарийн микротон ноолуурыг аваад байна шүү дээ гятууд. Тэр чинь тэр өөрийнхөө сайн микротон нарийн микротон ноолуураар хол санаад диатал руу тэр өндөрөөр зарчаатай. Нэг самсан ноолуурд $20-25 $. Бид нар бүх судалгаагаа үнийн судалгаа ямар үнэтэй бүр 1990 оны үеэс энэ ноолуурын судалгаа бидэрт байдгийг. Үнийн судалгаа, чанарын судалгаа, бүх судалгаа. За тэгээд яг өмнөний талаар ярьсан. За энэ хаг шууд харагдаж штэ. Тэгэхээр ерэн зүгээр нөхөрсгээр ярихад та нар минь самсан ноолуураасаа хялгасыг авч байгаа чи. Тэгээ айлхоор хог шороогүй, өтөг уцгүй самнаач. Дээр нь одоо нас хүсээр нь өнгөөр нь үйлдвэрлэл бүр амар. За тэгээ одоо хүндрэлтэй бол яг бид нар тэргүй ялгаад авдгийг. Тэгэхээр микрон дээр яг анхаараараа микрон нарын бол бид нар бүгдээрээ үйлдвэр маань дивжин дээшлэн хөгжин улс маань хөгжин. Бид нар орлоготой байна, малч маань орлоготой байна, үйлдвэр маань орлоготой байна. Тэгэхээр микрон дээр яг анхаар гадны янз бүрийн холц байхгүй хэрэгтэй хялгасаа багсах, хагаа багсах. Бидний нэг зорилготой, нэг зорилгын төлөө бүгдээрээ мандан бадарч хөгжүүлээ явъя. Баярлалаа.